За хархираа түргний уулсаад амнан тэмээгээр нүүдэлдэг өв соёлын хадгалж яваа малчид бол Увс аймгийн Түргэн сумын малчид юм аа. За тэдний нэг бидний зорж яваа залуу малчин Мегмар Живэх юм аа. За эднийх өнөөдөр бууц сэлгэн нүүдлэх гэж байгаа гэдэг сураг сонсоод манай сурвалжлах баг инхүү зорж яваа нэ. За Мегмар Живэхийг нүүх сургаар айл сахалтын залуус нь ирж нүүлгэлцэж байна. За айл хүний амь нэг, сахалт хүний санаа нэг гэдэг сайхан уламжлал эндээс харагдана. Одоо бидний байгаа газар бол далайн төвснөөс дэш 2600 орчим метрийн өндөрт одоо яг нутаглаад за одоо энд нэг сар орчим болж ирж буугаад өвлжөөнөөсөө ирж буугаад сар орчим болоод одоо бууц сэлгэн одоо нүүдлэх гэж байгаа малчин Түргэн сумын малчин Мегмар Живэх бид ирээд байна. За ингээд сая бас яг өдөөний айл бас одоо бүл хүч цөөтэй байдаг. Тэгээ нутгийн хүмүүс нь ирээд энэ сайхан одоо энэ айлыг нүүлгэлцээ гэж байна. Тэгээ энэ хүмүүс бол одоо монголчуудын ондоошил уламжлал энэ болсон сайхан тэмээн одоо нүүдлээр энэ уулсаад амнан нүүдлэж байна. За очих газар нь ойрхонч Бартаасаад ихтэй. За эдний одоо нүүж байгаа бууц нь Хархираа Түргэний уулсын 3400 орчим метрийн өндөрт байгаа. За харин одоо нүүж очих бууц нь арай намсаж далайн төвшнөөс дээш 2600 орчим метрийн өндөр буюу Минжийн сэрийн бууцсандаа буух юм аа. За өв соёлоо хадгалж хамгаалж тээж яваад хэд ингэж ярьж байлаа. Одоо бидний одоо дэлхийд одоо ганц ялгарч байгаа ганц бидний ганц үндэсний соёл баялаг энэ л дээ одоо ганц одоо ерөнхийд малчдын амьдрал хатуу ширүүн ч гэсэнтэй цаг байгаль нь хаяада ингээ хатуу ширүүн тогойдог ч гэсэнтэй гэл ер нь бол бидний нэг ганц одоо ондоошлол одоо юм да. Тийм байна. Танаа одоо эцэг бүгд л ингэж нүүдэг байсан юм. Тэ бидний ер нь дээл хүүхэд байхаас л аав ээж байхаас л дэлэн нэлгийн нутагтал ерөнхийд нэг өссөн ингэж л одоо нүүдэлж одоо тэмээн дээр ачаагаа ачаал. Тий. Хүүхдүүд мараа аваа тий. Тэгээ нутаг оронч угаасаа ийм байлгаж тий. Тий, ерөнхийдөө манай энэ нутаг чинь ерөнхийдөө ер нь тэмээгээр л ихэвчлэн нөөдөг. Ер манайх чинь ер нь ангааштай ер нь. Тий. Уулархаг нутаг. Тэ ер нь тэмээгээр л бид нэр яана. Нүүдэлж байна. Ер нь уйлжин бууцд бол ер нь тэмээгээ л ашиглана. Тийм бэ. Ер машин одоо манай энэ уйлзэнд бол ерөнхийдөө бол машин бол огт хүрэхгүй. Тийм. Гоё штэ. Ер нь Монголынхаа нутагт ингээд сайхан уудам тал нутагт цэвэр агаарт ингээд жилийн дээр уйлрал нүүдлээ. Тий, нүүдлээл мал аж ахуйгаа дагаал ингээд явах хамгийн сайхан. Тэмээгээр нүүдлэр нь хуурч байгаа. Тэр та бол одоо ингээ хүүхэд байхасаа л ер нь ингэж нүдэг байсан уу? Тий би багтаа манай эмээ ер нь малчин хүн байсан л да эмээ дээр өссөн би. Тий тэгээ бас арган цууж явж ялаа. Би нүдэг. Монгол хүн болж төрсөн, малчин хүн болж төр хамгийн сайхан шүү дээ ер нь малчин. Мал маллаад ингээ жил 4 цагийн үлрэл дураараа нүүх нутагтай шүү дээ. Хамгийн сайхан да. Багтахын аргагүй л да ер нь. Тий тэгээд одоо нүгэд хөрөндөө. За бид уулын шил дамжин явсаар буудлах газарт нь төрүүлж очиод зураг авалтаа үргэлжлүүлнэ гэж тохирсон ч автомашинаар явхад тийм ч амар бишээ. Харин цаг орчмын дараа тэмээтэй хэд маань төрүүлж ирээд гэрээ барьж байлаа. За олон залуус бүгд л сэтгэл гаргаж нар шингэхээс өмнө гэрээ барьж амжлаа. За Мегмар Живэх эндээс сар орчим болоод дахиад л нүнэ. Хархираа Түргэний их уулсын үзэсгэлэн за бас сүрдэм дүр төрхийг эндээс талдан харж бахархаж байлаа. За иймдээч монголчуудын нүүдлийн зан үйл хүн төрлөختний соёлын бие төвийн жагсаалтанд бүртгэгджээ. За энэ бол монголчууд бидний бусад улс орноос ондоошил бас хайрлаж хамгаалах өв соёлын нэг үлээ. Залуу малчт маань сойч байна. Яг үнэ. Тэгээ өндөр настай хүмүүс нь одоо ингээд хороогийн ирэхээр бас эндээсээ явчт юм байна тэгээд. Бид яг хуу халагын хүлээж авсан юм чинь энэний хараас жил зуттаагантай байна уу, сайхан байна уу энэний төлөөр нь явъя л гээл одоо маш төвштэй үздэг. Явах ч болно. Тийм байна. За хүн мал нь ууландаас суржээ. Өглөө бүр ургахын улаан арга их бусдаас төрүүнд харж оройн жаргахын арга хамгийн сүүлд манай хотноос уулын арлууд авдаг юм а гэж ярих малчин Мегмар Жив аахтай сайхан цай чанж биднийг бас дайллаа. Буцах зам хэцүү болохоор бид ч ингээд хөдлөлөө. За уулсынхаа дунд өв соёлоо тээж хадгалж хамгаалж яваа малчин танд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё.